нуугаад үлдээ. Хөөе гэрлээ. Юу хийж сууж байгаа юм бэ миний дүү? Хэцүү байна уу? Яасан? Яагаад өвчтөр ядарсандаа болоод аяг тагуу угаахаагүй гэсэн чинь нөгөө нэг юм чи орж ирээд аяг тагуу угаахгүй яасан чи гэж загнаад. Юу гэсэн үг юм бэ? Яагаад эмэгтэй хүн гэхээр аяг тавг угаадаг юм. Тэр чинь ир юм хоёр чинь эргэдэг шилхтэй байх ёстой байгаа зү. Чи тэгээ яасан хатам ээж томсноо? Гүй одоо ийм жижиг шижиг юмнуудыг ороод юм ховлоод хэлсэн. Юу гэсэн үг юм бэ? Жижиг том гэж ялгалгүй хэлж явах ёстой байхгүй юу? Тэдрэг чи ээжд нь хэлжээж аргамж авдаг юм байгаа зү. Чи боддоо айлын том бэр, айлын баг бэр гэдэг чинь хоёулаа ач холбогдол өгч болохоор заа юу. Дунд яадгийн дунд бэр өгсөн чи яадгийн заа юу. Би одоо айлын том бэр, тэрнийг айлын баг бэр гэд хажууд нь амьдарч байгаа София. Ямар зөвөн байна те яста нэр баяр ёслоор хажууд нь аяа шанах тавгийн барайл би ч гэсэн эмхтэй юм би ч гэсэн аяа шанах тавг хатам ээжийнхэн дэргэд барайл байж юмар шүү дээ. Юм дээ эмхтэй хүн аяа шанах тавгаа угаах ёстой байхгүй юу. За одоо хэлээ шүү цаа. Хэрвээ юм уу бүгдий. Оо минь хоёр ах юу. Сайн ээж. Энэ юм авч ирсэн юм би. Оо за. Би том бэрэн. За энэ сайн уу? Оо сайн. За баярлалаа. Орой. Орооч. Хөөе. Хоёр бэрэг сайн уу? Сайн. Тэ аяг шанахтайгаа зуралтаал гэж юм уу? За яасан гинэ? За. Танаа нөхөр чинь баарс аваар гэсэд чамайг хураад байгаа сурахтай. Тий. Тариагүй л үү тий. Тий. Хаанаас сонссон та? Гүтэл хаана үртэл чихтэй гэдэг ш танаас л хаанаас сонсон ш тийм ээ. Ойрт ч бас ичгтэй л байгаа л да. Тийм үү? Тариагүй байгаа. Арай итерхий дээрлүүлж амьдраад байгаа юм шүү. Энийг юм чинь бас нөхөр мөхрөн дээрлэхэд байгаа сурахтай. Яасан чи? Бараг зодгоо шахсан гин. Тий. Хөөх батаах тэгмээргүй юм да болно. Харин тий. Одоо чамд ч гэсэн хэцүү байгаа зү. Чи бас нөхөр сүдэртэй тэгж дээрлүүлээл ингээл хадмын да аяг шанаг угаагаад хэцүү байгаа зү. Хэцүү тийм үстэй. Харин тийм ээ. Тий. Хэцүү байгаа. Чамд ч гэсэн хэцүү байна. Тэл чи нэг аяг шанагтай зургалдаал ингээл байж яхин ирэх болгонд. Хэл. Хинд Хадам ичт. юу Шууд гараад хэл. юу гэж хэлэх юм? Энэ гурван хүүхэд чинь хэцүү байна. Бид гурыг дээрлэхэд байна эдэргээд энэ ээжт нь хэлээ. Гурлаа одоо гурван бэр байна да тий. Нийлж агаад хэлэх юм бол арай хүчтэй штэ. Тэгэд чи хэл. Ерөөсө бид хоёр арт чинь асталттай 10 танк шиг зогсож байна заяа. Хэлээч чи тийм үү? Тий. Тийм зөрөгтэй хэлээч. Тий. Танаа гэрийн хэр буртаг хамаг юмтай зуралдаад надад хэцүү байна тий. Би ямар үсгэлж юм уу эдэргээд. Чи одоо баг бэр ч гэсэн хамгийн удснараа очиод хэлээд бид хоёр зүгээр арт чинь асталттай 10 танк шиг байж заяа. Тэгээ. За тэгээд хүүхдүүд чи ааш хэцүү байна. Хүүхдүүд чинь ихнэрүүдээ хайрлаж чадахгүй байна. Эдэргээд тэгээ над хэцүү хэмжээ над хэцүү байгаа байдлыг чинь арга хэмжээ аваад гуулаад таслан зогсоё тий. Тэгээ. Хүсэж байгаа үстэй. Гай. Бас гай. Ээж. София үг хэлнэ гинэ. Тэ. Энэ юм хэлээ гинэ. Тийм би хэлнэ. Тэ айгүй хэцүү байгаа гинэ. Тий. Зовж байгаа гэсэн. Ер нь бол 3 бэр чинь зовж байна. Тий. Софияд айгүй бүр илүү хэцүү байгаа гинэ. Тий. Ээж. Ер нь энэ хүүхдүүд чинь хайртай ихнэрүүдээ хайрлах чадахгүй байгаа юм шүү. Тий. Энэ манай их чиг зодсон байна. Тий. Энэ намайг бас араар тавьсан гэж юм. Тий. Тэгээд энэ ихч бас амар стресстэй хэцүү байгааг нь ер нь аяг шанаг хэцүү тавг гэд үнсгэлчин байсан. Юу гэлээ? Үнсгэлчин хэцүү байгаа гэсэн тий. Ээжээ ер нь амар хэцүү байна. Энэ амьдрал ер нь биш байна. Та нэг арга бодно байгаа. Хүн нартай нэг юм хэлнэ байгаа. Тэгвэл бол энэ хоёр ихч чинь ингээ намайг ингээ хасаалтаа 15 таг маг гэд хэцүү байна штэ ээж. Энэ ийм яриад хаяж. Хайгу тий. Солиотой мөч ч одоо. Бит хоёр л зүгээр байгаа. Ер нь додуулаагүй нүдүүлээгүй. Зөвхөн хайрлуулад гоё байгаа. Таны дунд том хоёр хүүчин айгүй мундаг байгаа. Тий, nice байгаа. Тэгээ уус айгүй сайн их нэрүүдтэй болохоор ямар ч асуудал байхгүй. Энэ нөгөө айлын хүй чи яагаад байгаа юм бэ? Юу яриад чи дахиад дутуу байгаа штэ хэл юм хэл. Тэгэл. Өө тоош ямар муухай юм бэ?
Яасан? Гэхдээ энэ хоёр хүмүүс ч гэсэн хэлэх юм байгаа штэ тий. Байхгүй шүү дээ. Би бол айгуу сайхан аз жаргалтай байна. Чи хэлмээ дүү хэл. Тий хэцүү байгаа. Энэ юу яриад байгаа ээж? Харин тий. Энэ ингээд таны баг бэр те хамгийн удсан бэрчин ч ихсэн бас ухаан сох болоогүй л энэ да. Болоогүй. Тий ямар жижиг шажиг аяг шанааны юм ярьж байна те. Эмэгтэй ч угаасаа аяг шанаагаа авах хэрэгтэй байхгүй тийм биз дээ. Тий. Хөөе нэрээ ээжийн төрсөд рүү удахгүй болгож байгаа шүү дээ тий. Ийм ингээл нэг аяг шанааны юм бодоол таны төрсөд өдөр мөдрийг марцсан байгаа бах тоо. Бид хоёр нэг юм ботцсон байгаа. Тий. Тэ айгуу том юм ботцсон байгаа бид хоёр. Тэгээд төрсөд өдрөөр нөгнөө ээжээ. За миний жоох ийш асууж. Тэгээ минийхэн гараад төвтэй. За миний гурав та гурав чинь би хэн ч ингэдэггүй шүү дээ. Ерөөсөө сүүл зэрлээ, ихэн дэрлээ юм баггүй. Та гурав чинь гурлаа миний охтууд. Гурлаа миний бэрүүд болж чадахгүй гомдох байх юм жоохон хэцүү байт юм ээжтэй хэлжээ. Ээжийн чинь цаадтай чи ярилцээ. Тэгээд энэ нэг цагаан цалгаанд наад урдаа бариад янз бүрийн юм яриулаа явах юм. Ойлгосон миний охтууд. Та гурав чинь гурлаад миний охтууд ахгүй гурлаад танад гурвууланд нь хайртай шүү дээ ээж нь. Хөөе гуруулаас арай хэтрүүлчихв. Харин тийм ээ. Би бүр тэнэгтцэн. Гүт хоёроос л олж байхгүй юу? Янз бүрийн юм яриад шалчганаал. Бид тэр аяг тавыг ярьж чи яадгийн яг ажлаасаа ядраад ороод ирж яхад нугаас аяг тавыг ууч нэгтдээ тий энэ амар тэнэг. За ээжийн төрсөдрөөр юм авсан уу? Та өөрөө дөрөв авцсан шүү. За том бэлэг гэхээр чинь би хэлчихсэн шүү. Юу гэд хүн дүүрээгаад тэнэгтэй дэдгийн. Би бас аваагүй. Зүгээрээ. Би ээжийн төрсөн өдрөөр билет авсан. Бүр авахтаа Мөнх хотын тоглолт Улаанбаатар Music Festival гээд 9 сарын 20-нд social park дээр болох юм билээ. Тэгээд бүгдээрээ гоё гэр бүлэрээ үзье. Бүгдэнд нь авсан билээ. Мөнх хотын юу? Тийм гэр бүлэрээ гоё үзчихээ. Бүгдэнд нь билет авсан. Тэгээд гурлаа ээжийн төрсөн өдрийн билет гэдэг өгчгөө. Хөөе тэр тоглолтын нэрээ манай Монголын нэрээ бүх л мундаг гэсэн бүх дуучид байгаа юм билээ. Тэгээд Ариуна, Харанг, Наран, Никитон, Эйсаунд, Давай Даша, Ука, Чажа гэлэрээс бүх дуучид байгаа юм билий. Миний дүүстэй үнэхээр ухаантай ах юм аа. Тэрээс галзуу тоглолт болох байгаа. Намрын хамгийн сүүлийн гадаад талбайн тоглолт юм билий. Тэгээ бүр авахтай үе VIP тасалбарыг авсан байгаа гэж бод. Сая ингээд зунаас хойш зөндөөл тоглолтууд болсон. Ээж бас ингээд үзээгээл үзэж чадахгүй, хэдүүлээ ч гэсэн үзээгээл үзэж чадахгүйсэн. Одоо ингээд тэр бүх оддыг чинь нэг доороос үзчих нь шүү дээ. Тэгэл намрын хамгийн сүүлийн тоглолт юм чинь. Будаа алхнаа. Наалцчгүй энэ ингээд удаан нэг айлын бэр болж явсан гэдгээрээ өөр энэ битээр яг уу шинковч чинь. Гэтэ над билетик чинь анаа нагсан гэдэг өгчээ. За юу том их чинь. Чиний хатсан чин оригоо би харна. Би чинь сая ээж нь сая Ариунагийн тоглолтыг үзьгээд үзэж чадаагүй. Харин тэгсэн шүү. Тэгсэн чи одоо энэ дээр ч гэсэн бүх ээжийнхэн сонсох дуртай дуунууд идэв юм байна шүү дээ. Тоглолтод хамтлагийн ирэх юм байна. Тийм бүх дуучид байгаа. Тийм байна. Харан гэж өөр хийн гэж ба. Ариуна гэж тийм байна. Ээж нь бүр сонсъё гэж очиж үзье гэж хэлсэн. Сайхан тоглолт юм билээ гэсэн юм миний гурав охин чинь баярлалаа. Ер нь миний охтууд өнөөдөр сайхан амар. Ээж нь сайхан хоол хийж гаргаа хоолыг. Тийм миний охтууд чинь зөндөө ажил хийгээ ядарч байгаа. Бас хаяа жоохон стресстэй ярахаар ч нас хэцүү шүү дээ. Ээж сайхан охтуудтай гарийнхаа хоолыг хийж өгье заяа. Би хоол хийж. Би яахан бэ? Дүүний чи. Би хийчих. Би хийчих. За та хоёр хийчих.